За Монгол улсын нийт бомбуудыг ингээ аваад үзэх юм бол ерөөсөө эхний нэг 5 бомбтол хамгийн олон улстай худалдаа хийж байдаг. А бусад бомбуудын үүрэг оролцоо төдийлөн бага байж байгаа жишээтэй тийм ээ. За энэ дээр бол та бүхэн харж байгаа Монгол улсын хөлийн бомбуудаас гарч байгаа түүхийд тэр улаанаар байгаа нь бол махан бүтээгдэхүүн, шараар байгаа нь боловсруулсан бүтээгдэхүүн, ногооноор байгаа нь түүхийд. Тэгээ энэ түүхийд боловсруулсан бүтээгдэхүүнүүд хөлийн бомб, аль хөлийн бомбоор хэдийн хэмжээний гарав, тэгээ аль улс руу экспортлов гэдэг энэ зураг дээр ингээ харуулж байгаа. За ингээ харах юм бол та бүхэн бид нар бол ингээ Монгол улс чинь өнгөрсөн хугацаанд бид нар чинь импортыг ордох, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэгээ хөдөө аж ахуйн энэ гаралтай түүхийдээ боловсруулад экспортыг нэмэгдүүлэх асуудал өнгөрсөн одоо 20 гаруй жилийн хугацаанд бид нэр ярьж ирсэн байгаа. Энэ бол маш чухал асуудал байгаа юм. За ингээ харах бол эндээс нэг 3 зүй тогтлыг та бүхэн би онцлон тэмдэглэмээр байна судлаач хүний хувьд. Нэгдүгээрт бомбын ачааллууд хаана байна гэдгийг харуулж байгаа. За ингээ харах юм бол ерөөсөн үндсэндээ бол Монгол улсын бомбын ачаалал замын үд дээр, Алтан булаг дээр, за хойшоо тэр цагаан нур дээр байна. Үндсэндээ нэг. За хоёр дахь гол өгөх мессеж бол хөрш орнуудын тэнхлэгт очиж холбогдох асуудал. Монгол улсын бараа бүтээгдэхүүний обемоор нь төмөр замаар тээвэрлээд хоёр хөршийнхаа гол төмөр замын тэнхлэгтээ очиж тээвэрлэх ирмэлзээд байгаа бизнес эрхлэгч нар. Жишээлбэл та бүхэн харж байгаа замын үдээр гарч байгаа бараа бүтээгдэхүүн бүр Европ руу, Их Британи руу, Итали руу, Тайланд руу гэж бүр хүргэдэг. Хойгороо гарч байгаа бүтээгдэхүүн бас ингээ хоёр цаашаа хүргэдэг. Гэтэл болохоор Монгол улсынхаа өөрийнхөө газар нутгаар тээвэрлэх асуудал аягүй чухал байдаг. Тарифын хөнгөлөлтөөр өөрийнхөө газар нутаг. Тэгэхээр Улаанбаатараас одоо баруун тал руу 2000 км, нөгөө тийшээ 1000 км. Тэгэхээр энэ бараа бүтээгдэхүүн өөрийнхөө газар нутгаар тээвэрлээд цаашаа экспорт хийнэ гэдэг бол маш том одоо дотоодын бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сүүр нөхцөлийг бол бүрдүүлдэг гэж хэлмээр байна. Энэ агуулгаараа би юу гэж хэлэх гэж байна гэхээр одоо бүссэн хөгжлийн бодлого явуулж байгаа. Бүссэн хөгжлийн бодлого дотор энэ нийгмийн эдийн засгийн хөгжил, бүсүүдийн нийгмийн эдийн засгийн хөгжил зориулсан төмөр зам авто замын төлөвлөлтийг бид хийх ёстой. Энэ чиглэлд бол одоо ингээд судалгаа хийгээд явж байгаа маа. За жишээлбэл энэ бол эрдэс бүтээгдэхүүний экспортыг бүх бомбуудаар харуулж байгаа. Ингээ харах юм бол та бүхэн харж байна. Монгол улсын нийт эрдэс бүтээгдэхүүний 53% нь зөвхөн гашуун сухад бомбоор, за дараагийнх нь болохоор замын үд бомбоор 23% нь экспортлогдож байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. За ингээ харилцан адилгүйгээр энэ бомбтууд үүрэг бол ингээ харилцан адилгүй байна. За тэгээ бид нар бол судалгааныхаа үр дүнгээр ингээд үнэлгээ хийж үзэж байгаа юм. Энэ бол жишээ сэдвчсэн зураг, энэ бол хилээр нэвтэрсэн зорчигтууд, бомбтууд ямар байгаа юм. За тухайн хилийн бомбтоос хамгийн ойр байх хот хүртэлх зай ямар байгаа. Энэ болохоор өөрөө бас өрсөлдөх чадварыг бий болгодог. Жишээлбэл та бүхэн харж байна. Алтан булаг бомбтоос Сүхбаатар хот хүртэл ерөөсө 30 минутын тийм явахаар байгаа юм. За бусад бомбууд болохоор ингээд 5 цаг, 2 цаг, 40 гэдэг ч юм уу те янз бүрийн зайг туулахаар байдаг тийм ээ. За энэ бол гайлын ерөнхий газрын хаяар гол лабораториудын газар зүйн байршлыг харуулж байгаа. Энэ лабораториуд бол маш чухал байдаг. Ялангуяа 20 цэртэй бараа бүтээгдэхүүнийг бомбоор нэвтрүүлэх, экспорт хийх, импортоор хийгээд авах заавал гайлын лаборатори шинжилгээ хийлэгдэг. Тэр гайлын лаборатори нь тухайн бомбын оролцоо байгаа хотод байхгүй тэр бомбоор нэвтрүүлэх чадах юу нөхцөл байхгүй гэдэг ч юм уу те. За ингээ 20 цэрийн бараа бүтээгдэхүүн аль бомбууд дээр хамгийн их зөвшөөрөгдсөн бэ? Аль бомбууд дээр зөвшөөрөгдөөгүй гэдгийг бол ингээ харж үзэж байгаа. Энэ бол маш их чухал байдаг. За авто замын зэрэглэл. Жишээлбэл Монгол улсын авто замын тухай хуулиар олон улсын чанартай авто зам, улсын чанартай авто зам, тэгээ орон нутгийн зэрэглэлтэй авто зам гэсэн 3 ангиллал байдаг. Дээр нэмээд эдийн засгийн зөв тусгай зорилттой авто зам. Тэгээ энэ зөв авто замууд хөлийн бомбрууд очихдаа ямар авто зам, ямар зэрэглэлийн авто зам очиод байгаа юм бэ гэдэг бол бид нар бас ингэж шинжилдэг. За бомбуудын нэвтрүүлэх хүчин чадлыг бас ингэж судалж байна. За ингээ эрчим хүч, тухайн бомбуудын эрчим хүч гаднаас авч байгаа юм уу, дотроос авч байгаа юм уу? Нэг гаднаас гэдэг нь хятадаас юм уу, орос талаас авч байгаа. Нөгөө талаас эрчим хүчний шүлжээнд холбогдсон юм уу гэдэг асуудлууд бид нэр ингээд авч үзэж байгаа жишээтэй. За ингээд судалгаа хийгээд бид нэр экспорт, импортын хувьд хийсэн орнуудаа ингээд за тэгээ бүс нутгийн эдийн засгийн интеграцийг хэрхэн уялдаж байна гэдэг ч юм уу. Ингээ үнэлгээ хийсний үндсэн дээр бид бүх бомбуудын үнэлгээ хийгээд энэ бол нэгдсэн үнэлгээг нь харуулж байгаа юм. Ингээ харах юм бол Монгол улсын нэг авто замаар холбогдсон нийт 20 бомбыг бид нар сонгож аваад үнэлгээний үр дүнгээр үзсэн бол нэгдүгээр ирэмбээр бол замын үд бомб, дараагийн ирэмбээр бол алтан булаг бомб хамгийн одоо ирэмбэрээ дээшээ орж иж байгаа тийм ээ. Тэгэхээр хамгийн их өрсөлдөх чадвартай гэсэн үгээр гарч ирнэ гэсэн. За ингээд доошоо ирэмблээд үзэх юм бол ингээд бомбууд харилцан адилгаар үнэлгээ авж байна гэсэн үг. За ингээд бид нар бол энэ үнэлгээ судалгаан дээр үндэслээд
бүх бомбуудын өнөөгийн хэв шинжийг бол ингээд тодорхойлж байгаа юм. Бомб тулган дээр хэв шинж харилцан адилгүй. Зарим бомбууд экспортын бараа бүтээгдэхүүн хамгаалсан, зарим бомбууд импортын бараа бүтээгдэхүүн хамгаалсан. За эдийн засгийн төрөлжийн үйл зөвхөн одоо уулуурхай бүтээгдэхүүн экспортыг эсвэл аж ахуйн шинжтэй бомб юм уу? Тэгээд тухайн бомб тулган өөрийн гэсэн хэв шинжийг илэрхийлж байдаг. Тэгээд тэр болгоны болохоор бид нэг бүх бомбууд дээр хэв шинжийг нь тодорхойлж өгсөн. Аж ахуйн шинжтэй, экспортын шинжтэй, бараа бүтээгдэхүүн олон төрлийн эдийн засгийн шинжтэй гэдэг ч юм уу. За энэ болгоны ингээд судалсны үндсэн дээр бид нэр одоо энэ бомбуудын судалгаанд үндэслээд энэ бомбуудын зэрэглэл ангиллыг хэрхэн ахиулах юм. За хоёрдугаарт нь болохоор хэлийн бомбуудын эдийн засгийн төрөлжилт чиг үүрэг юу нь ямар байх юм. За гуравдугаарт нь болохоор хэлийн бомбуудын бүс орон нутгийн хөгжил гүйцэтгэх үүргийн түвшин ямар байх юм. За тэгээд хэлийн бомбуудын нийгмийн эдийн засаг нөлөөлөл таталцлын хүрээ ямар байх юм гэдэг судалгаа гаргаад ингээд төл засагтаа зөвлөмж болох гэдэг ингээд явж байгаа юм аа. За ингээд би төлөвлөлтийн шийдлээсээ төрүүлжсэн ингээд танилцуулъя. Энэ бол бидний судалгаанд суурьж гарсан үр дүн. За бид нэр одоо ингээд судалгаа судлаад гашуун сухад шивээ хүрэн сүмбэр ирээн цав төмөр замынхан шүү. Ирээн цав энэ гэсэн энэ дөрвөн бомбуудын зэрэглэлийг ахиулаач гэдэг саналыг дэвшүүлж байгаа юм. За энэ бол олон улсын байнгын ажиллагаатай бомб. Дээр нь нэмээд хөх хэргийг бомбыг шинээр байгуулах, улаастай оддоор агаарын хэлийн бомбыг шинээр байгуулах их чухал байна гэдгийг зөвлөж байгаа юм. За дараагийнх нь болохоор энэ бомбын эдийн засгийн төрөлжит чиг үүргийн тухайд баримтлах Монгол улсын өөрийнх нь тогтолцоо ямар байх юм гэдгийг авч үзэх хэрэгтэй болчиход байгаа юм. Одоо бол бомб хэлийн тухай хуулиар бомбыг зэрэглэл үйл ажиллагааны гормын хөгжил тогтолцооны үед ингээ ангилчаад байгаа юм. Цаана нь эдийн засгийн төрөлжилттэй бүс нутгийн хөгжил гүйцэх үүргийн төвшөнтэй уялдуулж систем болгож ийм тогтолцоо талаас нь шийдвэрлээгүй яваад байгаа маа. Тэгэхээр энийг бол их шийдвэрлэх хэрэгцээ шаардлага байгаад байгаа юм. За тэгэхээр бол бид нэр ингээд ийм тогтолцооны үндсэн ийм хэлбэрүүдийг тодорхойлж гаргаж ирж байгаа. За үүн дээр бол тухайн бомбуудын эдийн засгийн төрөлжилт ямар байх юм. За хоёрдугаарт нь болохоор энэ тээвэр тухайн бомбтоор таранзит тээвэр буюу 3 дахь улсын тээвэр өнгөрөх юм уу өнгөрөхгүй юм уу? Тухайн бомбтоор хоёр талын тээвэр өнгөрөх юм өнгөрөхгүй юм гэсэн энэ ялгаануудыг их ангиж ялгаж гаргаж ирэх ёстой. Бүх бомбтоор таранзит тээвэр явах шаардлага байхгүй, албаж явахгүй тийм ээ та бүхэн мэдж байна. За тэгээд тухайн бомбд нь үндэсний болон бүс нутгийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх үүрэгтэй юм уу? Эсвэл бүсийн хөгжил үүрэгтэй юм уу? Эсвэл орон нутгийн шинжтэй, аж ахуйн шинжтэй бомб байх юм уу гэдэг ялгааг төвшингийн хувьд ингээд бид нэр гаргаж ирж үзэж байгаа. Тэгээд энэ ялгаануудыг гаргаж ирж ингээд тодорхойлох нь их чухал байгаа юм аа. Тэгээд энэ дээр бол бид нэр энэ саналуудыг бол гаргаж тавьж байгаа. За ингээд бидний судалгааны үр дүнгээр бол ингээд Монгол улсын аль аль бомбууд ямар төвшний зэрэгэлтэй байх юм, эдийн засгийн төрөлжилт нь ямар байх юм, үүргийн төвшин, үндэсний юм уу, бүсийн юм уу, орон нутгийн юм уу гэсэн байдлаар ингээд бүх одоо талаас нь бид нар судалгаа хийж ингээд үзсэн байгаа. За ингээд үзсэн бол жишээлбэл би Алтан булаг бомбтой бол ингээд авч үзье. Алтан булаг бомбын хувьд болохоор аялал жуулчлал, мал аж ахуйн бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, газар тариалангийн бүтээгдэхүүн, машин техник тохирол эдийн засгийн төрөлжтэй байвал боломжтой байгаа юм. За дараагийнх нь болохоор Алтан булаг бол тээвэрлтийн хувьд болохоор таранзит бол олон улсын тээвэрлэлтэй бомб. Угаасаа одоо ч тийм байгаа. Цааш тэр талаас нь улам баталгаажуулах хэрэгтэй. За дараагийнх нь үндэсний болон бүсийн хөгжилд, үндэсний болон бүсийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх үүрэгтэй бомбтой гэж тодорхойлж өгөх зүгээр байна. За гэх мэтээр ингээд бид нэр бүх бомбуудыг бол ингээд судлаад эдийн засгийн төрөлжилтийг ингээд гаргаад үүргийн төвшингийг гаргаад ингээд явж байгаа гэдэг хэлэх хэрэгтэй байна. За ингээд бидний судалгаагаар бол үндсэндээ би ингээд базаад хэлэх юм бол үндэсний болон бүсийн хөгжилд голлох үүрэгтэй 9 бомбыг бид тодорхойлмоор байна. За бүсийн хөгжилд голлох үүрэгтэй 5 бомб, за орон нутгийн хөгжилд үүрэгтэй 9 бомб. Ингээ бомбуудаа бид нар төвшингийн хувьд эдийн засгийн төрөлжилтийн хувьд ингэж харилцан адилгүй тодорхойлох чухал байна гэж хэлж байгаа юм. За ингээ би тэр илтгэлийнхаа түрүүн ингээ хэлсэн Монгол улсын нийт худалдааны эргэлт тийм ээ. Тэгээд бараа бүтээгдэхүүн татан авалт ерөөсөө үндсэндээ Алтан булаг, замын үд гэсэн одоо хоёрхан гарцаас л одоо бүтэн улсаараа бид нар чинь ингээд хамааралтай болчиход байгаа. Нийт худалдааны эргэлт энэ хоёр бомбтой. Тэгэхээр энэ хамаарлыг хоёрхан бомбоос хамаарлыг бид нар багасгах хэрэгтэй. Үүний тулд бүссэн хөгжлийн бодлогыг тодорхойлж яваад байгаа. За бүссэн хөгжлийн бодлого дотор хот, тээвэр, бомб тэгээд олон асуудлыг аж үйлдвэрийг олон асуудлыг дотор нь тусгаад авч явдаг. Түүний нэг чухал зүйл бол бомб. Тэр бомбын таталцлын хүрээ.
хэдийн хэмжээний газар нутгийг хамрах юм гэдэг ч юм уу тийм ээ. Тэрийг тодорхойлох нь чухал байдаг. За ингээд бид нар бол тэрийг ингээд тодорхойлсон байгаа. За ингээд харах юм бол та бүхэн харж байна. Алтан булаг Сүхбаатар боомтын таталцлын хүрээ ямар байж болох вэ? Замын үүдийн таталцлын хүрээ ямар байж болох вэ? Гашуун Сүхбаат боомт, Шивээ хүрэн боомт, тэгээд Цагаан нур боомт, Ирээн-цаа боомтуудын таталцлын хүрээ, нутаг дэвсгэрийн хамрах хүрээ хэдийн хэмжээний хамрах хүрээг хамарч болох вэ гэдгийг бид нэр ингээд судлаад ингээд гаргацсан явж байгаа маа. Тэгээд энэ хамрах хүрээнд нь уялдуулж тухайн боомтуудын тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг төлөвлөл илүү өгч чухлаа гэдгийг хэлэх хэрэгтэй тийм ээ. За ингээд санал зөвлөмж бол би хэлээд ингээд дуусгая. За Монгол улсын хөлийн боомтуудын эдийн засгийн төрөлжилт үүргийн тогтолцоог бид тодорхойлж эргэцэн орчны хувьд баталгаажуулах хэрэгцээтэй байна. За одоо байгаа зөвхөн зэрэглэл гормын үйл ажиллагааны гормын хувьд тогтолцоо бол хангалтгүй байна гэж бид нэр харж байгаа юм. За дараа нь болохоор хөлийн зарим боомтуудын зэрэглэл үйл ажиллагааны гормыг ахиулах хэрэгцээтэй байна. За хөлийн боомтыг эдийн засгийн салбараар төрөлжүүлж үүргийдийн эдийн засгт гүйцэтгэх үүргийг тодорхой болгох хэрэгцээ байна. За ингээд хөлийн боомтуудад үндэсний болон бүсийн хөгжилд голлох үүрэгтэй хөлийн боомтуудыг тэргүй ээлжинд хөгжүүлэх хэрэгцээ байна. За ингээд хөлийн боомтуудын хорио цээртэй бараа бүтэгийг нэвтрүүлэх, за тэр лаборатори, гайлын лабораториудад тухайн хөгжил гүйцэтгэх үүргийн түвшингээр нь хамааруулж лабораториудыг байршуулах, байгуулах, газар зүйн байр суурь оновчтой тодорхойлох хэрэгцээ байна гэж үзэж байна. За ингээд нийтдээ би 33 боомтыг авч үзээд үүнээс бол 14 боомт нь болохоор яг үндэсний болон бүсийн хөгжилд голлох үүрэгтэй боомтууд гэж бид нэр тодорхойлоод байгаа юм. За ингээд бид нэр судалгааны ажлыг иймэрхүү хийгээ явж байгаа юм аа. За тэгээ анхаарал тавьсанд баярлалаа.